Энэ хичээлээрээ сөрөг тооны талаар танилцуулах болно. Мөн сөрөг тоог нэмж хасах талаар бага зэрэг үзэх болно. Анх удаа харахад сөрөг тоо нь маш учир битүүлэг сонио юм шиг харагддаг. Бид эхлээд юмсыг тоолоход эерэг тоогоор тоолдог. Сөрөг тоо гэдэг нь ер нь юу гэсэн үг вэ? Энэ талаар бодоод үзвэл бид өдөр тутмын амьдралдаа сөрөг тоотод хаалтдаг байх. Хэд хэдэн жишээ аваад үзье. Жишээ бодохоос өмнө ерөнхийдөө бол сөрөг тоо гэдэг бол тгээс бага тоог хэлж болно. Тгээс бага. Хэрэв энэ нь сонин хийсвэр сонсогдож байгаа бол энэ талаар хэд хэдэн өөр нөхцөл байдгийг бодоод үзье. Хэрэв бид агарын хэмийг хэмжиж байгаа бол Цельсийн хэмээрч болно. Эсвэл Фаренгейтийн хэмээрч болно. Ер нь Цельсийн хэмээр гэд бодоод энд нэг хуваар зуръя. Үүнгээд агарын хэмийг хэмжиж болно гэд энд Цельсийн тэг хэм бай гэж бодъё. Цельсийн 1 градус, Цельсийн 2 градус, Цельсийн 3 градус. Нилээн сэрвт өдөр байлаа гэж үзье. Цельсийн 3 хэм байна гээ. Хэрэв ирээдүг мэддэг хэнийг нь маргааш өнөөдрөөс 4 хэмээр хүүтэн байна гэлээ гэж бодъё. Тэгвэл хэр хүүтэн байх вэ? Тэр хүүтний хэрхэн тэмдэглэх вэ? Хэрэв зөвхөн 1 хэмээр хүүтэн байвал Цельсийн 2 хэм болно. Гэхдээ 4 хэмээр хүүтэн болно гэсэн. Хэрэв 2 хэмээр хүүтэн байна гэвэл 1 хэм болно. Хэрэв 3 хэмээр хүүтэн байна гэвэл тэг хэм болно. Гэхдээ 3 хэм хангалтгүй 4 хэмээр хүүтэн болно гэсэн. Тиймээс тгээс доошоо 1 хэмээр доошлон гэсэн үг. Тгээс 1-ээр доор байна гэдгийг бид сөрөг 1 гэж хэлдэг. Та шулууныг харвал тгээс баруун тийшээ явах тусам эерэг утга ихсэх ба тгээс зүүн тийшээ явбал хасах 1, хасах 2, хасах 3 байдаг. Яаж бодохоос хамаарат арай их сөрөг тоо гараад явна гэсэн үг. Үүнийг маш тодорхой болгоё. Хасах 3 нь хасах 1-ээс бага. Хасах 3 хэмд хасах 1 хэмээс арай бага халуун байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүтэн буюу бага хэмтэй байна. Дахиад тодруулъя. Хасах 100 хасах 1-ээс хамаагүй бага. Та нар магадгүй 100 гэдгийг хараад бас 1 гэдгийг хараад шууд 101-ээс хамаагүй их гэж бодож магадгүй. Гэвч сайн бодоод үзвэл хасах 100 гэхээр ямар нэг юм дутаад байна гэсэн үг. Хасах 100, хасах 100 градус гэвэл дулаан дутаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хасах 1 хэмтэй байхаас хамаагүй бага дулаан байна гэсэн үг. За өөр нэг жишээ авч үзье. Өнөөдөр миний дансанд $10 байлаа гэж бодъё. Тэгээд би $10 хангалттай гэж бодоод гадагшаа гараад гарч яваад $30 үүссэн гэж бодъё. Банк маш уян хатан бөгөөд дансандаа байгаагаас илүү мөнгө зарцуулахыг зөвшөөрдөг. Амьдрал дээр ч ийм банк байдаг л та. Ингээд бид $30 өөрсөн. Тэгвэл миний данс ямар харагдах вэ? Энд тоон шолон зуръя. Магадгүй та нар аяндаа ойлгож байгаах. Би банкнд өртөө болно гэсэн үг. Маргааш миний дансны үлдэгдэл хэд байх вэ? Та нар шууд надад $10 байсан ба $30 өрсөн бол $20 нь хаа нэг газраас гарах ёстой гэх баг. $20 нь банкнаас гарна. Тэгэхээр би банкнд $20 өртөө болно. Миний дансанд хэд байхыг үзүүлэхийн тулд 10-аас $30 хасаад $20 гэж болно. Тэгэхээр маргааш миний дансанд сүрэг $20 байна. Өөрөөр хэлбэл хэрэв надад хасах $20 байсан гэвэл би банкнд өртөө байна гэсэн үг. Надад ерөөсөө мөнгө байхгүй, юу ч байхгүйгээр зогсохгүй бүр өртөө байна. Нөгөө тийшээгээ явна. Энд надад жаахан мөнгө байна. Миний дансанд $10 байна гэвэл би дуртай үедээ зарцуулж болох $10 байна гэсэн үг. Одоо харин би банкнд өртөө байна. Нөгөө тийшээгээ гэсэн. Тоон шолон ашиглавал арай илүү ойлгомжтой байна. Энд тэг байна. $10-аас эхлээд $30 өрсөн гэдэг маань 30-аар зүүн тийшээ шилжинэ гэсэн үг. Хэрэв 10-аар зүүн тийшээ шилжвэл бид зөвхөн $10 өрвөл тэг дээр очино. Ахаад $10 өрвөл хасах 10 дээр очино. Бас ахаад $10 өрвөл хасах $20 дээр очино. Тэгэхээр энэ зайнууд $10 өрвөл тэг дээр байна. Нэмээд $10 өрвөл хасах $10 дээр байна. Бас нэмээд $10 бол хасах $20 дээр очино. Тэгэхээр энэ нийт зай миний өрсөнтэй тэнцв. Би $30 өрсөн. Өөрөөр хэлбэл мөнгө өрөх ч юм уу хасах эсвэл хүүтэн болвол зүүн тийшээ хөдлөн гэсэн ерөнхий санаа байна. Та багасна. Ингээд бид тгээс бага байж болохыг мэддэг боллоо. Хасах 1, хасах 2 руу очиж болно. Хасах 1.5, хасах 1.6 руу ч очиж болно. Улам их сөрөг тоо байх тусам улам ихийг алтна. Хэрэв нэмж байгаа бол хэрэв бид яваад чек авсан бол тоон шулуун дээр баруун тийшээ шилжинэ. Одоо үүнийг ороход хэдүүлээ математикийн хідэн бодлого бодож үзье.
3-аас хасах нь 4 гэвэл хэдвэ? Ахин хэлэхэд энэ бол бидний агаарын хэмжээний талаар бодсонтой яг адилхан. Бид 3-аас эхлээд 4-ийг хасна. Тиймээс бид 4-өөр зүүн тишээгээ явна. 1, 2, 3, 4. Тэгвэл хасах 1 рүү очино. Ингэж бодож эхэлснээр та нар сөрөг тоо гэж үнэндээ яг юу болохыг ойлгох болно. Багш нь та нарыг тоон шолгон дээр дүрсэлж үзээд нэмэх юм уу хасгаасаа шалтгаалаад шилжүүлээд үзхийг зөвлөж байна. Дахиад нэг жишээ өгье. 2-оос 8-ыг хасъя. Дараагийн хичээлүүдээр үүнийг бодох өөр аргуудыг үзэх болно. Гэхдээ ахин хэлэхэд эхлээд тоон шолгон дээр хийцгээе. Энд тэг байна. Бид тэг дээр арай зүүн тишээгээ тавья. Энд тэг байна. 1, 2 байгаа. 8-ыг хасж байгаа учраас 8-аар зүүн тишээ шилжинэ гэсэн үг. 1-ээр зүүн тишээгээ 2-оор зүүн тишээгээ явбал 2-оор зүүн тишээгээ яваад тэг дээр очино. Бүгдээрээ цаашаа хідээр зүүн тишээ явах вэ? 2-оор зүүн тиш шилжчихсэн байгаа. 8 хүрэхийн тулд 6-аар нэмж зүүн тишээ шилжинэ. 1, 2, 3, 4, 5, 6-аар нэмж зүүн тишээ шилжих ёстой. Тэгээд бид хаана очих вэ? Бид тэг дээрээсэн сөрөг 1, хасах 2, хасах 3, хасах 4, хасах 5, хасах 6 дээр ирж байна. Тэгэхээр 2-оос хасах нь 8-нд хасах 6. 2-оос хасах нь 2 гэд тэг болно. 8-ыг хасахын тулд дахиад 6 гасна. Тэгээд бид хасах 6 дээр очино. Тэгээс 6-аар баг. Дахиад нэг жишээ өгье. Арай жаахан нийтлэг бос жишээ. Гэхдээ ойлгомжтой байна хаа. Хасах 4-өөс 2-ыг хасъя. Бид сөрөг тооноос эхэлж байна. Тиймээс бид хасж байгаа. Хэрэв ойлгомжгүй санагдаж байвал тоон шоломнаад санаараа. Энд тэг байна. Энэ нь хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4. Эндээс эхэлнэ. Одоо бид хасах 4-өөс 2-ыг хасна. Тиймээс бид зүүн тишээгээ 2-оор шилжинэ. Хэрэв бид 1-ийг хасвал хасах 5 дээр очино. Ахаад 1-ийг хасвал хасах 6 дээр очино. Тэгэхээр энд хасах 6 болно. Тэгэхээр энд хасах 6 байна. Ахаад нэг сонирхолтой жишээ бодъё. Хасах 3-аас эхлээд үүнээс юм хасахын оронд 2-ыг нэмье. Тэгвэл тоон шолгон дээр хэд дээр очих вэ? Хасах 3-аас эхлээд 2-ыг нэмж байна. Тэгвэл бид баруун тишээгээ шилжинэ. 1-ийг нэмбэл хасах 2 болно. Ахаад 1-ийг нэмбэл хасах 1 болно. 2-оор баруун тишээ шилжинэ. Ингээд хасах 3 дээр нэмэх нь 2-нд тэнцүү хасах 1. Харж байгааз? Энэ бүгд нэмэх хасах талаар уламжлалт ойлголттой нийцэж байгаа. Хасах 1-ээс эхлээд 2-ыг хасвал хасах 3 гарна. Энд байгаагийн уруу нь. Хасах 3 дээр нэмэх нь 2 гэвэл энд очино. Хэрэв бид эндээс эхлээд 2-ыг хасвал буцаад хасах 3 дээр очино. Энд хасах 1-ээс эхлээд түүнээс 2-ыг хасвал 2-оор зүүн тишээгээ шилжинэ. Эргээд хасах 3 дээр очино. Энэ хичээлээр сөрөг тоог нэмэх хасах талаар ойлголт авч эхэлсэн бахаа гэж итгэж байна. Харин бид дараагийн хичээлээр нэлээд олон жишээ бодох болно. Тэр үед бид сөрөг тоог хасна гэж юу болохыг ойлгох болно.